Манай улсын төмөр зам жилд 20-с 38 сая тонн ачаа тээвэрлэдэг. Тээвэрлэлтээс 400 гаруй тэрбум төгрөг олдог байна. Цаашид төмөр замын бодлогоо зөв тодорхойлоод хил нэвтрэлтийг хөнгөвчлөхгүй төмөр замаас олох орлого илүү нэмэгдэнэ гэдгийг төмөр замчид ярьж байна. Хил нэвтрэлтийг хөнгөвчлөх эхний алхмууд нь хилгайл дээр ажиллаж байгаа төрийн байгууллагуудын уялдаа холбоо хамтаа ажиллагааг эрх зүйн орчноор зохицуулах, мөн урд хойд хөршийн төмөр замын ачаа тээвэрлэлтийг улсаараа дамжин өнгөрүүлэх, дамжин өнгөрөх ачаа барааг хадгалах, агуулгах эсхлаадыг замууд алтан булгийн боомтуудаар барих явдал гинэ. Тэгээ бид өөрийн улсаар дамжуулж 2 сая тонноос илүү ачаа явуулж чадахгүй байна. Гэтэл дэлхийн улс орнууд хэдэн 10 сая тонн ачаа явуулж улс орныхаа тэр тарин зүйд дамжин өнгөрөх боломжийг ашиглаж улсын төсөвтөө бусад газараа ингэж орлого ашигтай байя гэж бодно шүү дээ. Мэдээж энэ дамжин өнгөрөх үйл ажиллагаа хийхэд олон компаниуд, олон байгууллагууд оролцсон, зуучлан дээр нь энэ техникийн ажиллагаанууд явагдсан. За энэ үгдээс орлого олж явах хэрэгтэй юм тий. За мэдээж Хятад улс өөрийнхөө Шинжаан болон Казахстанаар дамжуулаад Европ руу ачаагаа маш их явуулж байна. Гэтэл сая өнөөдөр Хятадын төлөөлөгч бол ярих нь буцах ачаа байхгүй гинэ. Европоос буцах ачаа. Хэрвээ Монголоор энэ ачаа дамжаад явах юм бол буцах ачаа байж магадгүй гэсэн ийм дохиог бид нэр өгье гэж бодоод байна. Одоо Хятад нэг үзлэг хийдэг, Монголд нэг үзлэг хийдэг, энийг болоод нэгдсэн нэг үзлэг хийдэг байвал яасан бэ? Өнөөдөр түрүү чимээний өмнө тавьсан ихтгэл дээрс бас тэгж гарч шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол улсууд бол энэ үзлэгээ бол тусдаа хийх биш, хамтраад нэг удаа үзлэг хийдэг байвал яасан бэ гэдэг ийм саналууд бол эндээс гарч шүү дээ. Энэ бол маш гоё зөв зүйтэй санал л да. Бүгд найрамд Хятадд улс нь Орос улбаны улс руу ачаа тээвэрлэхдээ манай улсыг тойрч Казахстан улсаар дамжин өнгөрдөг байна. Гэхдээ Орос улбаны улсаас Хятад руу буцах гал тэрэг ачаагүй хоосон буцдаг гэдгээ Хятадын тал тодотгожээ. Хэрвээ Оросыг чиглэх Хятадын ачаа манай улсаар дамжуул Хятад руу тээвэрлэх экспортын бараа бүтээгдэхүүнээ дайх боломжтой гэж энэ салбарынхан үзэж байна. Зөвхөн Хятад Орос улбаны улс гэхгүй Вьетнам, Япон, Солонгос зэрэг улсууд руу төмөр замын ачаа тээвэрлэлтийг явуулж болохыг ч мэргэжлийнх онцоллоо. Одоо манай хоёр төмөр зам юун дээр хамтарч ажиллах болох вэ гэхээр Японы сүүлийн үеийн технологиг Монголын төмөр замд нэвтрүүлж болно. Мөн дээрэс нь Монголын төмөр замын ажилчдыг Япон улсад давтан сургах мэргэжил дэвшлүүлэх боломж болцоо байгаа. Хятадын төмөр замын 110,000 км төмөр замын төгсгөлийн өртөө манай замын үдийн нутаг дэвсгэрт байгаа. Харин манай улсын төгсгөлийн өртөө ирээнд бий. Тиймээс энэ хооронд технологиг нэгдсэн болгох санаачлагч Улаанбаатар төмөр замаас гаргасан байна. Орос улбаны улсаас Хятад руу ачаа тээвэрлэхэд 30 цагийг зарцуулдаг. Үүнийг цаашид 26 цаг болгож багасгах хэрэгтэй. Харин Хятадаас Оросын чиглэлд ачаа тээвэрлэхэд 36 цаг болдог. Энэ цагийг 4 цагаар багасгах буюу тээвэрлэлтийн хугацааг 32 цаг болгох шаардлагатай гэж талууд үзэж байна.